SpongeBob хүүхдийн киноны хэсгээс үзэнгээ олон шинэ үг өгүүлбэр сурах болно. Тэгээд тэр шинэ үгээ бичиж аваад тэмдэглээд өдөр тутмын яриандаа ашиглах гэж хичээгээрэй. Тэгвэл мэдээж таны үгийн сан чинь нэмэгдэх болно. Энэ удаагийн бичлэгээ одоо хүмүүсийг залхаахгүй байх үднээс арай богинохон хийсэн байгаа. Бичлэгийн төгсгөлд шинэ өгүүлбэрүүдийг одоо нэг нэгээр нь бичиж гаргах болно. Тэгээд тэндээсээ тэмдэглээд аваарэ. Хэрвээ та шинээр үзэж байгаа бол мэдээж subscribe дарахаа битгий мартаарай. A brand new television. A brand new television. Okay. За new гэдэг үг маань угаасаа бид нэр мэдж байгаа шүү. Шинэ гэдэг үг илэрхийлж байгаа. Гэхдээ өмнө нь brand гэдэг үг нэмээд ирэхлээр цоо шин гэдэг энэ үгийг илүү утга төгөлдөр болгож байна гэсэн. За цоо шин телевизэр юм уу гэж ахна. Easy. За easy гэдэг үг нь make it easy гэдэг үгийн товчлол ахна. 50 болгоомжтой гэсэн үг. Just when I thought they couldn't get any stupider. Андэр ингээд нэг дүрм харж байна. За stupid гэдэг үг нь өөрөө аягүй тодорцсон байгаа шүү дээ. Сонгод энэ маань өөрөө язгуур нь stupid буюу тэнэг гэсэн үг дээр ER залхахаар ямар утгатай болох вэ гэхээр илүү тэнэг гэсэн утгыг илэрхийлдэг гэсэн үг. Одоо та бүхэн өөрөө сонсч байсан бол нөгөө тэмдэг нэрийн харьцуулсан зэрэг гэж яддаг шүү дээ. Тэрний 2 дугаар зэрэг гэсэн. Илүүнийг 2 зүйлийг хооронд нь харьцуулах шаардлага гарах юм бол энэ зэргийг ашигладаг. Энэ нь болохоор богино үетэй үг буюу одоо long, short, tall гэх мэт ингээ ганцхан үетэй үг байгаа шүү дээ. За энийг болохоор богино үе гэдэг байгаа байхгүй юу? За энэ дээрээ ER залгадаг гэсэн үг. ER залгах юм бол за жишээлбэл long гэдэг дээр ER залгаад longer илүү урт гэсэн утгыг гаргахад ирж байгаа гэсэн үг. Харин урт үетэй ах юм бол за урт үетэй гэдэг нь 2 болон түүнээс дэш үетэй те. За жишээлбэл beautiful гэдэг үг дээр хизээч ER-ыг залгадаггүй. Зөвхөн өмнө нь more гэдэг үгийг тавьчихдаг гэсэн. More beautiful гэх юм бол нэрээ илүү үзэсгэлэнтэй хамаагүй хөөрхөн ахнаа гэд. За одоо ингээд энэ бичлэг рүүгээ ороод энийг ингээ орчуулж үзэх юм бол just when I thought they couldn't get any stupider гэхээр за одоо энэс илүү тий одоо энэс илүү тэнэгэл биш бэл хүдээл гэж бодёо л гэж байгаа гэсэн үг. Let me get this straight. Let me get this straight. За эндээс харуул let me биш let me гэж уншиж байгаа. Англи хэл нь болохоор нөгөө яриа болон одоо бичгийн хэл нь өөр гэсэн үг. За жишээлбэл let me гэж бичдэг ч гэсэн уншихдаа тийг эмэр уншдаг. Тэгэхээр let me this straight. Окей. Нэгсэндээ нөгөө яриагаа илүү хэлбэрчилдэг гэсэн үг байна шүү дээ. Гэхдээ хизээж ямар нэгэн юм бичиж байхдаа одоо эссе ч юм уу те аль биес нэг юм хийхдээ леми гэж бол хизээж бичиж болохгүй нэ. Тэрийг анхаараарай. За одоо let me this straight гэхээр энэ маань нийлээд нэг өгүүлбэр. За юу гэсэн үг гэхээр за энийг тодруулъя те гэж. You two ordered a giant screen television just so you could play in the box. За энэ дээр тодруулсан үгийг харуул ordered гэдэг үг нэ. За order гэдэг нь өөрөө захиалах гэсэн үг. Аливаа нэг зүйлийг худалдаж авах, захиалах. За giant screen гэхээр маш том авраг телевизэр. За одоо энэс орчуулад үзвэл you two гэхээр та хоёр телевизрийг зүгээр дотор нь ингээд хайцаг дотроо тоглохын тулд захиалсан юм уу? Pretty smart, huh? Pretty smart, huh? За pretty гэдэг үгийг та бүхэн сонссон баг. Нөгөө хөвчлэн бас нөгөө хүнийг хөөрхөн гэдэг дээр pretty гэж ашигладаг шүү дээ. Pretty girl энэ төргээ. Энэ дээр харин өөр утгыг авсан буюу тоо хэмжээ авсан гэсэн. За жишээлбэл pretty гэхээр нилээд гэтээ нэг их тоог бол илэрхийлдэггүй зүгээр л нилээд л гэсэн утгатай. За pretty smart гэвэл нилээд ухаалаг байгаа зү pretty smart. I thought it wouldn't work гэж байна. За энэ thought гэдэг үг маань think гэдгийн өнгөрсөн цаг гэсэн үг тий. За энэсэндээ бодсон гэж орчуулагддаг гэсэн. Тэгэхээр I thought it wouldn't work гэхээр за энэ ингээ юм болохгүй байхаа, бүтэхгүй байхаа гэж бодсон. Yeah, that's quite a plan. Yeah, that's quite a plan. За энэ болохоор нэгсэндээ тийм байна. Сайхан төлөвлөгөө байна. Гэнэснээ нэг яжилж байгаа л баяр хэлж байгаа үг байх нэ. За ингээд бичлэг таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Хэрвээ ямар нэгэн байдлаар бичлэгийн ингүүл зүгээр юм биш үү гэсэн санаа оноо байвал коммент хэсэгт бичиж үлдээгээрэй. Би үнэхээр их талархаж хүлээж авах болно. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа. Баяртай.